Рачида Датын Франц улсын Бургундийн мужийг Сен-Ремийн хотод 1965 оны 11-р сарын 27-ны өдөр төржээ. Францын улс төрч бөгөөд 2007-оос 2009 оны хооронд сайдаар ажиллаж байсан тэрээр Францын засгийн газрын анхны араб эмэгтэй юм. Тэрээр Францын болон Мароккогийн иргэншилтэй. Түүний намтрыг төвч дурдвал Мароккогийн өрлөгчин аав Алжирийн охин болж төрсөн ба 11 ах дүүтэй байна. Тэрээр католиччдын сургуульд сурч дараа нь нягтлан бодогчоор ажиллаж байгаад Лондон хотод Европын цэргийн босгол хөгжлийн банк болон Францын боловсролын яамны хуулийн хэлтэст ажиллаж байжээ. 1999 оноос хойш тэрээр Бобины дахь Тронабел де Гранде шүүхийн хуулийн зөвлөхөр ажиллаж байгаад Дампуурлын шүүгчээр дэвшин ажиллаж эхэлсэн байна. Тэрээр 2002-оос 2007 оны хооронд Францын улс төрч Николас Саркозигийн зөвлөх сонгуулийн сурчлагын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Саркози 2007 оны 5 дугаар сарын 6-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялт байгуулснаар соёлын сайдаар томилогдсон ажиллаж 2009 оны 6 дугаар сар Европын парламентын гишүүнээр сонгогдсон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Рачида Датыг дарангуйлсан удирдлагын арга барил Кристиан Диорын үнэтэй хувцсынхын төлөө хийхэн шүүмжилдэг боловч Рачида Дати бол дэлхий дахинд цагаач гаралтайч өөрийн нөлөөлөл улс төрийн нэр хүндээ тогтоож хүлээн зөвшөөрүүлж чадсан хүчрхэг улс төрч эмэгтэй хэмээн үнэлэгддэг.